сайн байцгаана уу? Инхүү манай ээлжит нэвтрүүлгийг эхэлж байна. Эх орон таныг дуудаж байна. Хувь хүний бие даасан байдал хийгээд засаглал хоёрын тэнцвэрт харилцаа, өөрөөр хэлбэл улс төрийн эрх мэдлийн цохист харилцааг тогтоох явдал нь улс төрийн философийн нэг зорилт болдог. За улс төрийн философийн зорилтыг аваад үзэх юм бол хувь хүний бие даасан байдал, за нөгөө талд засаглал. Одоо яг энэ тэнцвэр харилцаа онцоор өгүүлэгдэж байна. Хувь хүний бие даасан байдлыг боловсролын хуульд заасан байдаг ч хэрэгжилтийг баталгаажуулаагүй байдаг. Бие дааж сурах заалд дэлхийн нийтийн түгээмэл хуулийн зарчим болдог бөгөөд бие дааж ажиллах үйлсийг жижиг дунд үйлдвэрийн зээлийн нөхцөл дэлхийд даяар төгсөн байдаг. Монголд харин түгээмэл энэ боломжийг зөвхөн нэг намын эрх мэдлийн хүрээнд түгээсэн байгаа нь нийтээр гэрч болж бид ойлгосон. Бие дааж сурах хэрэгжилтийг огт бүртгэхгүй байна. Бие дааж ажиллах нөхцөлийг хуйлдааны аргаар булаадаг тул бие дааж амьдрахгүй учраас ядуу амьдрал улам тэлсээр байгаа нь энэ. Боловсрол нь ядуу амьдралын тэлэлтийг зогсоох хэрэгсэл. Сонголттой боловсрол нь ядуу амьдралыг зогсоох хүч. Тиймд сонголт бол эрхэм чанар. Мэргэжлийн боловсрол нь бие дааж сурах, бие дааж ажиллах нөхцөлийг бүрдүүлэгч бодит баталгаа. Санхүүжилт түүний хүртээмжид хүрэх угтвар. Боловсрол улс төрөөс намаас ангид байна гэдэг нь мэргэжлийн менежментэд хүрэх замаа нээн гэсэн үг. Энэ нь Оросын холбоот улсад эд яригдж байгаа зарим талаар хэрэгжиж байгаа хоёр түлхүүр. Эхнийх нь авторитет, нэр хүнд, салбартаа нэр хүндтэй. Хоёр дахь нь залуусын дунд Орос оронд маш амжилттай өрнөд байгаа конкурс. Конкурсын үр дүнгээр шалгарсан залуус удирдлагын албанд очдог болоод удаж байна. Мөн үр дүнгээ илт үзүүлж харуулж байгаа. Боловсрол босоо тогтолцооноос ангижрах боломж нь намаас хол улс төрөөс ангид байснаар бүрдэх нь тодорхой байна. Боловсрол нь хэвтэй тогтолцооны институцийн хөгжил хамгийн их инновац ундарч байх газар. Гэтэл инновац огт байдгүй. Бид анхны инновацийн түвшээ болж байгаадаа урамтайгаа тэрийг дэлгэрэнгүй танилцуулах болно. За боловсролд менежмент алга байна. Боловсрол төлөөлөл шаардлагагүй. Боловсролыг төлөөлөл орж их хурд суух шаардлагагүй гэсэн үг. Учир нь 5 төгрөгийн нэг нь боловсрол их. Боловсрол бүхий л хүрээнд зарцуулагдж байгаа мөнгө үр дүнтэй байх ёстой. Цөм хөтөлбөр бага ангийн сургалтын бүтэц 8 жил өрнөд үр дүн гарсангүй. Доктортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт боловсролоос шууд хамааралтай. Боловсролтой хүн хөгжлийн энэ сорилтыг утга учиртай болгож 441 шалгуур үзүүлэлтбүрийг задлаж хүн хүчийн хуваарлтыг зөв оновчтой бүрдүүлж хэрэгжилт бүр дээр тохируулга оруулж үр дүн үүсэх юм үүсэх үр дүнд хүртээлтэй байх чармаалт оролцогч хүн бүрээс хамаарна гэдгийг илэрхийлдэг. Миний энд үзүүлээ. Энд доктортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт. За ингээд шалгуур үзүүлэлтээр орсон байгаа. За энийг шалгуур үзүүлэлтийг индикатор гэдэг. Ингээд энэ нэвтрүүлгээр бид энэ бүгдийг хийх болохыг нарийн нарна. Энэ бүгдээр орж ирсэн доктортой хөгжлийн бүхий задаргаа ингэж орж ирсэн. Бид нэр энэ сэдвийг улам задлаа цаашаад оролцогч нарыг урьж оролцуулна. Монгол улсын хөгжил ердөөлөө. Ямар ч намын одоо хуурсан тийм бодлого гэдэг юм уу юу гэж нэрлэдэгсэн бидний оюун тим хэмжээнд хүрээгүй. Нэгдсэн үндэсний байгууллага бидний өмнөөс ядуу болох Монгол орныг ядуу биш байлга, ядуу хөнгөө байлгая гэж хөтөлбөр гаргаад
бүр 117 зорилтын хамгийн анхных нь ядуу өсвөлэн хүн байхгүйгээр 169 зорилт 441 шалгуур үзүүлэлтүүдийг гаргаад байхад хэн нэгэн нам, хэн нэгэн нөхөр том толгоолож намын хөтөлбөр хөгжлийн манлаач гэдэг юм уу одоо түүгээр явахгүй. Тэр цаг өнгөрсөн. Тийм хорчин байж хинч байж боломгүй. Бид дэлхийн энэ хөгжлөөс хоцрох юм бол хамгийн сүүлийн орн болох нь тодорхой байна. Гэхэд Орос улсын ерөнхийлөгч Путин ярихдаа бид нар дэлхийн энэ хөгжлөөс хоцрох юм бол сүүлийн вагонд амжиж сууж чадахгүй нэ гэж хэлсэн. Сүүлийн вагонд амжиж сууж. Хүчрхэг хойд хурц маань ингэж санаа зовж тодорхой ярьж хахад манад энд бодлого бүхий нам гэж ярьдаг одоо бол болно. Тэр хошигнод бол хэнд хэрэггүй. Монгол улсын хөгжил хүн бүрээс хамаархаас гадна хүлээцтэй ойлголт нэхэгдэх болно. Конформизм – это когда человек занимается своим делом, не вмешиваясь в политику. А когда он совершает акт в поддержку власти, это коллаборатизм. За ингээд орос хэлэнд шин томьёолууд орж иж байгааг сонсогчдаа дуулж байна. За коллаборационист – это предатель, изменивший своим сторонникам и пришедший на службу тоталитарной власти. Монголд ийм хүмүүс хавтгай. Үнэхээр ос шорчиж. Дарангуулын системд үйлчилж байгаа, сайн дураараа үйлчилж байгаа. Тэгээд тэр яаж н коллаборатив тэдэртэй хамсаж хамтарж байгаа улсууд. Дарангуулын системтэй. Людям свойственно ошибаться. Хүмүүс алддаг л да. Выживаемость режима зависит от экономики. Экономика зависит от реформ. А экономических реформ без политических не бывает. Тэм учраас улс төрийн реформ бол шаардлагатай. Бид тэр гарцыг олсон. Монгол улсын улс төрийн реформ нь Монгол улс нэг тойрог маргаангүй мөн. Нэг тойрог гэдэг нь Монгол улсын хөгжлийг бүхэлд нь суурьаар нь тогтмол байн гарч хэлэлцэх нөхцөл 30 жилийн баларсан түүхэнд учраагүй боломжоор хангагдаж анх удаа бүрэлдэж байна гэсэн үг бай. За энэ боломжийг хинч алдах эрхгүй. Энэ ертөнцид юу ч тохиолдож болно. Танд ганцхан хорон бий, харин та түүнийг атгаж яв гэж ярьдаг. Все может быть в этом мире пестром, есть только миг и за нее хватай. You have only chance and you need to catch up. За ийм гайхалтай үг бол ингэж энгийнээр орчуулагдж байна. Дахиж хэлэхэд энэ хорвоод юу ч тохиолдож болно. Танд ганцхан хорон бий, харин та түүнийг атгаж ав. Монгол улсын хөгжлийн түүхэнд анх удаага үр бүтээлтэй, үр дүнтэй, хамтын олон талд cooperation гэрэлт түүх болох урам хайрлах мөч бий болж байна. Нэг тойргоос хэн сонгогдох нь тэмч чухал биш. Хинч байла хийх ажил ганцхан. Монгол улсын хөгжил бүхэлдээ байх юм. Хэлтэй хүн байх тул хэлний шалгуурыг бодит тусгаж education first setting онолтыг дуулгах журам заах шаардлагыг оруулах хэрэгтэй. Нэр дэвшиж байгаа улсуудын англи хэлний төвшин тогтоох цаг ирсэн. Учир нь бид нар нэгдсэн үндэсний байгууллагатай тулж ажиллаж 2030 он гэхэд хамгийн сүүлийн орн байхгүй бүхий чармаалтыг хийх учраас энэ удаа англи хэлний шалгуурыг их хурд нэгдэвшиж байгаа хүн бүрээс авах нь цаг нь болжээ. Хөгжил нь боловсролтой нэн уялдаатай. Боловсролын салбар нь хамгийн их төсөл санаачлагддаг талбар. Одоогийн байдлаар 603 төсөл өрнөж байна. За энэ тоог хинч хизээч сонсож байгаагүй, энэ тоог хизээч гаргадаггүй. Энэ тооны цаана асар том булхаа явагддаг. 222 төсөл өмнөх оноосоо одоо ингэ шилжиж ууж ирж байна. 381 шинээр санаачилсан төслүүд байдаг. Төслүүд санаачлагддаг, төслүүд хийгдэг, үр дүн гардаггүй. Инхээр боловсролд бол яагач намын томилгоо, яагач улс төр хэрэггүй. Энд бол гагцхүү мэргэжлийн оролцоотой тэр 5 төгрөг болгоны 1 төгрөгийг үр дүнтэй зарцуулах. Дээрээс нь 603 төсөл өрнөдөг ийм салбар Монгол улсад байхгүй.
Бага ангийн хөтөлбөрийн төсөл хамгийн нааштай гэх боловч үр дүн гарсангүй. Дахиж сунгаглаа. Хөнгөлтэй зээлийн хүрээнд явагдах төсөл мөн олноор үүсдэг. За энэ татвар төлөгчдийн мөнгөөр гэсэн үг. За их сургуулийн хөтөлбөр үр дүн мөн л муутай байгаа. Саяхан би нийслэлийн 5 дугаар сургууль, нийслэлийн 23 дугаар сургуулийн 8 дугаар ангид орж байгаа хөвгөд охидтой уулзалт хийсэн. Уулзалтаас ганцхан юм харагдаж байгаа. 6 дугаар ангидаа хүүхдүүд бие даах ирмэлзэлтэй байх ёстой. Энэ хоёр сургуулийн байдлаар харахад бие даах ирмэлзэл хэнтж алга. Бага ангийн боловсролын сургалтын ганцхан зорилго бий. Биеийг даалгуулах. Ийм байдал байхгүй байгаа учраас бие даасан иргэн бүрдэхгүй байна. Хүн бие даахгүй бол хөгжил үүснэ гэж хизээч байх. За боловсрол нь намаас хол байх учир шалтгаан бас үүнд. Хөгжил нь бидний хувьд ядуурлаас ангижрах, боловсролыг хүртээмжтэй болгох үйлсийг мэрэгжлийн итгэлтэй, мэрэгсэн үнэмшилтэй бүрдүүлэх тул тэр боломжийг бүрдүүлэх арга нь Орос холбоот улсад газар авсан байнга өрнөж явж байгаа дахин дуулахад авторитет конкурс хоёр юм. За энэ асуудлыг шийдэх хөгжлийн гарцаагүй мөн. Таагүй юм шиг харагдах бүхий л орлого үр дүн өгдөг. Манай сургалтыг аваад үзэхэд 4 цаг өрнж исэн бол одоо 2 цаг өрнж байгаа. Энэ хөндлөнгөөс харахад 4 цаг явдаг юм 2 цаг болчлоо гэд таагүй харагдж байгаа боловч хамгийн таатай байдлыг бий болгож байна. Учир нь бие даах 2 цагийн хүүхдэд өгж байна гэсэн үг. Түүнтэй адилхан 4 өдрийн ажлын гормыг орох эхлэн тавигдах ёстой. 5 өдрийн цалинтай дүүцэх. За ерөнхий боловсролын сургуулийн гормыг 7 хоногийн 5 өдөр биш 4 өдөр болгож 3 өдөр нь сонголт хийх. Сонирхсон үйлсээ итгэл болгох. Бие дааж, үнэмшил суух. Чадвартай багш нар 3 өдөр ногдож байна гэсэн үг. Сонгон хөтлөх төлбөрөөр биш, хураамж болон бүртгэлийн ганц удаагийн татаасаар. Тэр манай дээр одоо боловсролын чиглэлээр хураамж төлбөр хоёрыг ялгах хэрэгтэй байна. Нийгэм айжмаар 4 өдрийн ажлын горимд шилжих гарц үр дүн авчирнаа. Аав ээжүүд хүүхдүүдтэйгээ 3 өдөр байна гэсэн үг. Гэр бүлийн 3 өдөр. Нийгэм таатай уур амьсгал авчрах болно. Ийм хандлагыг Оросын ерөнхий сайд яриа сууж байхад түүний орлогч сайд Галикова порядке 51% семей с детьми в России находятся за чертой бедности. До 87% бедных россиян не получают помощь от регионов, где начался проект с бедностью. За ингээд Оросын нийт ядуучуудын 87% нь авах ёстой тусламжаа авч чаддгүй юм байна. За ядуу улсуудыг аваад үзэхээр хүүхдтэй хүмүүсийн 51% нь нийт ядуу гэдэг зэрэглэлд багтаж байна. Энэ юу өгүүлж байна? Эрт хүүхд төрүүлж байна. Ядуусын хайранд орж байна. Боловсрол мөн чанараа олохгүй байна л гэсэн үг. За тийм учраас нэг гарц нь 3 хоног бие даах нөхцөлийг өгөх. Сургуулаар яваад нэг ангид байгаад ахаар биеиндээ ижилсэн дасах, таагүй сэтгэлийн нөхцөл бүрдэх, хүүхдтэй болох нөхцөлийг хилээд тэгээд эцсийн үр дүнд нь хүүхдтэй улсуудын 51% нь ядуусын игнэнд байна. Тэдний 87% нь тусцаа авах боломжгүй байгааг л дурдж байна. Орос орон даяар 2 хүчирхэг тохируулга яригддаг. За энийг би 3 дахь давтаж хэлэх гэж байна. Учир нь яг энэ бол Монгол улсын хөгжлийн гарц мөн. Бид нэг сэтгэл санаатай 60 жил хамт нэг л системэнд багтсан учраас менталитет гэж ярьж сэтгэн бодож байгаа байдал адилхан байна. Тэгээ энэ сэтгэн бодож байгаа байдлынхаа нөхцөл дээр шинэ гараанд реформ хийхэд 2 л хүчирхэг зүйлэг, 2 л хүчирхэг тохируулгыг хийх хэрэгтэй байна. Нэг нь бол авторитет, салбараа мэддэг, олонд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүн. За тэгээд залуу удирдагчид болоод ирэхээр конкурс. За энэ нь бол менежментийн шалгуураар зохион байгуулагдана. Сонгогдох бишээ. Төсвөө бүрдүүлдэггүй газар конкурс явагдах нь. Одоо манай бүхэл баг сумд бол
сонгуул иргэдийн дундаа сонгуул явагдах биш, сум бага төсөвтэй болгож чадах конкурс явагдах нь байна. Өөрөөр хэлбэл менежментийн удирдагчийн конкурс. Бүхий салбар яамыг хариуцж байгаа нам харгалзахгүйгээр авторитетуудыг оролцуулж нийтийн сонсголд нийтэд түгээх. За ийм л гарцыг бий болгох ёстой. Ийм гарцыг олсон болно. Анхүү миний өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлийн хэсэг эхэлж байна. Доктортой хөгжил 20,030 хөтөлбөр нь анх 20,012 онд Рио де Жанейро нэгдсэн үндэсний байгууллагын баг хурлаас санаачлагдаж 20,015 онд 17 зорилго 169 зорилтыг баталж 20,016 оны 1 сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм а. За зорилго нь ядуурл, өлсгөлөн, өвчин эмгийг, гачигдлыг арилгах. Дахид дуулгая. Зорилго нь ядуурл, өлсгөлөн, өвчин эмгийг, гачигдлыг арилгах. Монгол орон хавтгай нэрвэгдсэн байна. Одоо бид намын урья биш, нам нь чадваргүй улсуудын тэжээврийн тогоо гэдгийг бид нийтээр дэндүү сайн мэдсэн. Тэгээд миний нөгөө 3 удаа давтдаг салбартаа тэргүүлсэн үнэнч шуналгүй улсуудад боломж олгох. Энэ бол нэг тойрог. Чанартай боловсрал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг авах тэгш боломж бүрдсэн зохистой ажлын байраар хангагдсан дэлхийн ертөнцийг бий болгоход оршиж байна гэж тодорхойлж байна. Бид дэлхийн нийттэйгээ явъя. Бага чадвартай хэл мэддэг улсуудаа урдаа тавьж агаад нэгдсэн үндэсний байгууллагаас тусалцаа гуйгаад бид нар энэ боломжийг хийх нөхцөл бүрдэнэ. Боловсролын реформ бол сэтэд олдсон, бий болцсон, тэрийг хийж чадна. 8 жилийн дараа хэд Монгол улс дэлхийн хэмжээний боловсролд орсон байна. Монголд Дэлхийн банкны ухаалаг засаг төслийн дэмжлэгтэй салбар зөвлөгөө явагдсан. 2025 онд албан ёсны тайлан энэ жил сайн дурын ихтгэлийг тавих гэж байгаа юм. За энэ юуг тавигдаад ирэхээр бид энэ тайланг танилцуулна. За өнгөрсөн 3 жилд Европын холбооны санхүүжилт нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан гэсэн өрнөл тодорсон. За олон сайхан үзүүлэлт бол бий болсон. Доктортой хөгжлийн бодлогын цогцоор хэрэгжүүлэх нь их хүч хармайлт, хөгжил дэвшлийн төлөө өөрөөр бодох, ажиллах шаардлага гарна. Тэр гарц олдсон.